146 дугаар анги 20 дугаар давхар. Та 1-р давхрыг давлаа. 10 секундын дотор дараагийн давхарт хүрэхгүй бод бүтлгүйтсэн тооцоолно. Юу их амархан байлаа гэж Юан Аратныг амархан ялсандаа гайхан бовтнох ба эхний давхар эмчин. Удалгүй Юан дараагийн давхар руу ойр байсан шатаар дээш гарав. Гэхдээ Юан шууд 2 дугаар давхарт хүрээгүй ба давхар хоорондын амралтын хэсэгт ирсэн юм. Та амралтын хэсэгт ирлээ, бясалгаж эхлэх мөчөд цаг явж эхэлнэ. Юан амралтын хэсгийг үл тоон 2 дугаар давхар руу яв. Тэр үеэр шавнар эхний давхараас маш хурдан шар гэрэл цацарч эхлэхэд мэл гайххан тэр. Юу? Дотор орсон хин нэгэн аль хэдийн 1-р давхрыг давчглаа гэж үү? Эхний давхарч гэлээ дэндүү хурдан байна. Дагин минь ч ингэж хурдан даваагүй шүү дээ. Магадгүй энэ шав шууд л хамгийн хүчтэй техник ашигласан болов уу? Дими инээр үрээд ха яадаг тэнийг вэ? Хин эхнээс нь хамгийн хүчтэй техник ашигладаг байна. Гэтэл минут ч болоогүй байтал 2 дугаар давхраас шар гэрэл гарч эхлэв. Юу? Тэр ахаад л юм хурдан давчглаа гэж үү? Тэр 10 дугаар давхар хүрэхээс өмнө бүх энерги шавах гэсэн юм бах та. Хагас минутын дараа ахаад л тэр 3 дугаар давхрыг давчглаа. Ахаад хагас минутын дараа ахаад лөө энэ шав цамхгийн талаар мэддэггүй юм уу? Шавнар амгалмаар нь зогсох ба энэ шав юу болоод байгаа юм бэ гэж бодцгоон. 3 минутын дараа 9-р давхраас шар гэрэл гарч эхлэв. Тэнгэр минь энэ шав давхар хооронд ерөөсөө ч амрахгүй байна. Ха тэр 20 дахь давхар түргээс өмнө энерги дуусч цамхгаас хөөгдөх байлгүй. 20 чи дэндүү өгөөмөр вэ шүү. Энэ тэнийг 10 дахь давхрыг ч давхгүй. Ха шавнар түүнэр тохорхон инех зур Юан 10 дахь давхар түл тавив. Тэнд Аратныг устгахад 10 минутын хугацаа байна. Үүнийг өмнө анх удаагаал 2 Аратан гарч ирэхэд цаг явж эхлэв. 9:59, 9:58, 9:57, 9:56 2-уу. Гэхдээ л 2 дугаар түвшний сүнслэг дайчин юм байна. Юан оц тавцлыг өдөртөн нэг Аратан руу дайрч нөгөө Аратан руу сэлмээ далайн цус сэлмийн дайралд том сэлмээс улаан гэрэл цацарч үш. Юан Аратныг цаас шиг хоёр хувааж газар хүрэхэд цамхаг дөргөх ба шалан дээр ямар ч гэмтэл учраагүй байв. 10 дугаар давхрыг давсан Юан үргэлжлүүлэн 11-р давхарт гарав. 11-р давхрыг давсанд баяр хүргэе. Хүндрэлийг өөрчилж байна. Аратнууд одооноос сул нөхөн түлжих чадвартай болно. Аратнуудын хурд, хүч, хамгаалалт баг зэрэг нэмэгдлээ. 11-р давхрын сорилт 10 хормын дараа эхэлнэ. 10 хором дуусахад Юан өмнө 4 минут түвшний сүнслэг дайчин том биетэй ногоон цөгөрцөг гарч ирэв. 2 дугаар түвшнээс 4 дугаар түвшин гэж үү? Дээд давхрууд сүнслэг мастертаа тулдах бололтой гэж бодсон Юан сандрангуй шүлсээ залгаад том ногоон цөгөрцөг рүү дайрч эхлэв. Үш. Гинт том ногоон цөгөрцөгийг бусад Аратнуудын адилаар амархан гихч нь устгаж орхив. Магадгүй харагдаж байгаа шиг хэцүү биш бололтой гэж Юан бодсоор дээш мацах ба амархан гихч нь Аратнуудыг устгасаар байв. Харин түүнийг 11-ээс 20 дугаар давхар руу их хурдан гарахыг харсан шавнарын ирүү газар хүрэх шахав. Тэнгэр минь энэ шав хаанаас ийм хинэрэг олж аваад байгаа юм бэ? Тэр 1-ээс 20 дугаар давхар руу 10 минутын дотор гарчихлаа. Байж боломгүй юм. Шав Юан гэж Минли 5-1 гэрэлтэх цамхаг руу сандарсан байдалтай ширтэнэ. 10 минутанд 20 давхар. Чи өөртөө тийм ихтгэлтэй юм уу эсвэл ийм болчмгүй байгаа юм уу гэж Минли сонирхно. Тэр үеэр Юан 20 дугаар давхарт гарч ирээд шуудхан дайраагүй ба түүний харж байсан Аратан гарч ирсэн байсан юм. Чөтгөрийн алз 2-оос 5 дахь түвшний сүнслэг дайчин Юан чөтгөрийн алзыг хараад саяхан чөтгөрийн алзны чимээгүй агууд болсон зүйлээ санаж санаа алдаад тэр ирийн охиныг аварчихсан бол хэдхэн ормын дараа Юан дайрч эхлэх ба энэ удаад од тавцлыг ашиглахгүй ховын өшөөг авахыг хүссэн юм. Түс. Юан амархан гихчин чөтгөрийн алзыг 2 хуваахад давхрын шал чичигнэнэ. Юан эхний чөтгөрийн алзыг устгачаад 2 дахь алз руу хүүтэн харцаар харна. Чамаас саяхан л имэж байсан гэж бодохоор гэж Юан амдаа бовтнаад чөтгөрийн алз руу ойртон эхлэв. Чөтгөрийн алз хадуур шиг урт хөлөөрөө Юан руу дайрав. Хүш. Юан галт шууны хөдөлгөөний техникийг ашиглан амархан гихчин бултаад чөтгөрийг алзны ард ирэв. Түс. Шал дахин чичирч алз 2 хуваагдав. Та 20 дугаар давхрыг давлаа. 147 дугаар анги. Энэ хэсгийг битүүмжлэлээ. 21-р давхарт гарсны дараа хүндрэл ахин өөрчлөгдөв. 20 дугаар давхарт хүрсэн баяр хүргийн хүндрэл өөрчлөгдөж байна. Аратнууд сул бием хойдын цохилт эсрүүцэлтэй боллоо. Аратнуудын хурд хүч цохилт баг зэрэг нэмэгдлээ. Юан тэрхүү мэдгдлийг хараад тоосон шинжгүй Аратан гарч ирэхийг хүлээн. 10 хормын дараа 6 дугаар түвшний сүнслэг дайчин Аратан гарч ирэхэд бас л од тавцлаар амархан гихчин устгаж орхив. Хагас минутын дараа 22 дугаар давхрыг давав.
Дахин хагас минутын дараа 23 дугаар давхраас шар гэрэл гарлаа. 24, 25, 26. Юан 30 дугаар давхарт 5 минутын дараа гарч ирээд 7 дугаар төвшний сүнслэг дайчин аратныг минут хүрэх хугацаанд устгачаад 31 дугаар давхар руу гарав. Нийт 30 давхрыг давсан баяр хүргийн хүндрэл өөрчлөгдөж байна. Аратнууд сул оюун ухааны дайралтын эсрэг үүсэлтэй боллоо. Аратнуудын хурд хүч хамгаалт баг зэрэг нэмэгдлээ. Хүндрэл нь өөрчлөгдөж байсан боловч Юанд тэр нь нөлөөлөхгүй байсан ба амжилт эвдэгч хурдаар дэш матсаар байв. Цамхагт орсноос хойш 30 минутын дараа Юан 50 дугаар давхрын 9-р төвшний сүнслэг дайчин аратныг устгаж 51 дугаар давхарт хүрсэн байв. Нийт 50 давхрыг давсан баяр хүргийн хүндрэл өөрчлөгдөж байна. Аратнууд одоо тогтсон бие махбодын цохилт эсрэг үүсэлтэй боллоо. Аратнууд одоо тогтсон нөхөн төлжих чадвартай боллоо. Аратнууд одоо тогтсон оюун ухааны дайралтын хамгаалалттай боллоо. Аратнуудын хурд хүч хамгаалалт дунд зэрэг нэмэгдлээ. Юан 50 дугаар давхраас сүнслэг мастер аратнууд гарч ирэх байх гэж төсөөлж байтал 60 дугаар давхарт хүртэл төгс сүнслэг дайчин аратнууд л гарч ирж байсан юм. Магадгүй цамхаг зөвхөн сүнслэг дайчин аратнууд л гаргаж чаддаг юм болов уу? Тэгжил таараа. Ихэнх шавнаар сүнслэг шав байтал сүнслэг мастер аратандаа тулдуулах учиргүй. Тэгээд Юан дээш амралтгүй матсаар байсан ба 70 дугаар давхарт хүрсний дараа уйдэд байсан тул хэсэг зогссон юм. Тэр үеэр 100 гаруй шавнаар луугийн гүүрэн дээгүр мөрөг загас үсрэн цамхагийн 75 дугаар давхраас шар гэрэл цацрахыг ам ангаан харж зогсох ба урд нь ийм гайхалтай зүйл харж байгаагүй юм. Дээрээс нь Юан 50 дугаар давхарт хүрснээс хойш хинч ам нээгээгүй бөгөөд бүгд чимээгүй ширтцгэн. Энэ шав Юан хараалт яагаад чи ийм авьяаслаг юм бэ? Дэндүү шудраг бус юм гэж Минли Юан 78 дугаар давхарт гарч түүний рекордыг эвтхийг хараад дотроо уулга алдав. Юаны үйлдэл дэндүү зочирдмоор зүйл байсан учраас бодлого бүх шавнаар болон хідэн насны чихэнд хүрч үзэх хүмүүсийн тооч нэмэгдэв. Юу? Хиний нүл мэдэгдэх шав 70 дугаар давхрыг цагийн дотор хүрсэн гинэ? Ямар хараал идсэн боломжтой гэж нэг насны тэрхүү мэдээг дуулаад шуудхан харааж эхлэв. Өөр нэгэн насны сонсоод ууж байсан цайгаа цацаж орхилоо. Хараал ид гол шав гадаад шав нарын луугийн гүүрэн дээгүр мөрөг загас үсэр нь цамхагт нууцаар орчгоо юу? Гадаад шав тэгж чадна гэж итгэхгүй л байна шүү. Тэрхүү мэдээг хурлан тархаж Лонг Ижүүн болон дээд түвшний наснуудын чихэнд хүрв. Юу? Хэн байдаг? Лонг Ижүүн хин ийм шууган тариад байгаа талаар бодтол Юаны төрх түүний нүдэнд харагдаж нүрээ чангаар алгадав. Тас. Энэ шав Юан л байж таараа. Өөр хинч тэгж чадна гэж төсөөлөөгүй байна гэж Лонг Ижүү бодоод өөрөө очихоор шидэв. Энэ эргэлзээгүй шав Юан байж таараа гэж Шуан настан санаа алдав. Одоо яах вэ гэж Байлинг асуув. Бидний Аз болж хинч түүнийг цамхагт орсныг мэдээгүй учраас түүний хин гэдгийг нууцлах нутгаас өмнө нууцлж чадах нь. Гэхдээ бүлгэм аимшигтай авьяаслаг шавтай болсон гэдгийг нууцлж чадахгүй учраас бид бэлтгэлтэй байх хэрэгтэй гэж Шуан настай хэлв. Тэгээд үргэлжлүүлэн бидний ярилцаж байх зур өдөртөгч тийш явж байгаах ямар тач би очиод ирье. Би ч бас явъя гэж Байлинг хэлв. Тэгээд удалгүй Лонг Ижүүн болон дээд түвшний наснууд цамхагийн өмнө ирэх үед 10 дугаар давхартал хүрсэн байгааг хараад тэд шоконд орхон тэр. Тэнгэр минь арай тэр луугийн гүүрэн дээгүр мөрөг загас үсрэн цамхагийн 100 дугаар давхрыг давсан анхны хүн болох гэж байгаа юм бахта үндэслэгч хүртэл 99 дугаар давхрыг л давсан шүү дээ гэж Лонг Ижүүн 94 дугаар давхрын шар гэрэл хасхыг хараад дотроо уулга алдав. Юан 95 дугаар давхарт хүрэх мөчөд Лонг Ижүүн болон хид хідэн түүний хин гэдгийг нууцлахын тулд цугласан олныг тарааж эхлэв. Энэ хэсгийг битүүмжлэлээ. Та нар 30 ормын дотор миний нүднээс алга болохгүй бол өдөртөгчийн тушаалыг биелүүлээгүй гэж хатуу шийдэх болно гэж Лонг Ижүүн орилоход шавнар сандарч эхлэв. Та нар өдөртөгчийн хэлснийг сонслоо бүгд тарцгаа гэж Байлинг ч мөн орилов. Тун удалгүй шавнар айсан бүлэг шоргоолчийг тал тийшээ тарцгааж цамхгийн ойролцоо хоосон боллоо. 148 дугаар анги 100 дугаар давхар бүх шавнар явж наснууд л үлдэх үед Лонг Ижүүн доод түвшний наснуудад хандан энэ шийдвэр наснууд ч бас хамаатай эсвэл та нар шав байгаагүй юм уу? Тэрийг сонссон наснууд шуудхан хөлөрж эхлэх шавнартаа ялгаагүй цугтаацгаах нь тэр ямар новшин вэ? Бид чинь наснууд үсттэй яагаад тэнд байж болохгүй гэж тэрхүү наснууд нэг нь холцоход хэлв. Бид яагаад асуугаад байгаа юм? Бид ямар удирдах юм уу? Цамхаг дотор хэн байгааг мэдхийг хүссэн юмсан. Бүртгэлийн дэвтэр яаж байна? Бүртгэлийн дэвтэр сэн гэдгийг нь мэдж чадна үсттэй. Тийм шүү, бүртгэлийн дэвтэр гэж байгаа шүү дээ. Энэ 7 хоногт хэн хариуцж байгаа илээ? Баав насны мэдтэй. Гэхдээ түүнийг олж харахгүй байна. Тэр үеэр шавнарч бас гомдлно. Яагаад бидний хөөж байгаа юм бол цамхагт байгаа хүнийг харлаа гэд юу гэж хэн мэдлээ? Чи дараа нь удирдахчаас асууж болно шүү дээ.
Намайг алах гээё. Би дараа нь олж мэтгэл болно. Түн шиг авьяаслаг нэгэн удаан нууцлаг байхгүй шүү дээ. Харин цамхагийн өмнө Лонг Южин болон бусад дээд түвшний наснууд нэгэн дунд насны эрийг ширтэнэ. Надад бүртгэлийн дэвтрийг үзүүл гэж Лонг Южин бүртгэл хариуцсан насн руу гараа сонгов. Май өдөртгчээ гэж бай настан Лонг Южинд салганан байж дэвтрийг өгөх ба Минлигийн дараа бүртгүүлсэн шавьд яаж хандснаа санав. Новш би үхсэ. Хэрвээ тэр одоо цамхагт байгаа шавийг үл үндэстгсэн гэдгийг мэдвэл амьдэр минь идэх бах та гэж бав настан дотроо уулга алдах ба айсандаа хизээч ухаан алдахад бэлэн байв. Хэсэг хугацааны дараа Лонг Южин мэдсэн юм а. Яг одоо цамхагт шав Юан байна. Дэвтрийг харах шаардлагатай гэж үү? Би хэн гэдгийг мэдж байгаа шүү дээ гэж шан насны инээмсэглээ тэгээд цамхаг руу хараад үргэлжлүүлэн түүнийг 100 дугаар давхарт давна гэж бодож байна уу? Би түүнийг үндэслэгчээс илүү авьяастай гэдгийг мэдж байгаа. Тиймээс мэдээж чадна гэж Шуан настай хэлв. Чи Бао настан баха? Байлинг түүнд төхөөд асуув. Тийм ээ гэж Бай настан хурдхан шиг толгой төхөв. Тэгээд Байлинг Бай насны мөрөн дээр гараа тавиад нухацтай царай гарган намайг сонс Бай настаа. Цамхагт байгаа шав Юаны талаар яасч дэлгэж болохгүй. Энд юу болсон талаар мартаж үз ойлгосноо. Бай настан удахгүй хурдхан гिचэн толгой төхөх ба түүний хөлс хаасайг үсчин. Гэтэл шан настан түүнд ойртоод түүнийг ойлгосон гэж бодохгүй байна. Бай настаа бид түүнийг дараа 7 хоног гэхэд мартчихгүй болох хэрэгтэй байх. Тэрийг сонсон Бай настны нүдэн томорч айсандаа салганаж над юу хийх гэсэн юм бэ гэж бодно. Түүнийг дэрлэх хэрэггүй шан настаа бид ийм жижиг нууцын талаар бол Бай настанд итгэж болох бах. Тэгж чадахгүй бол настан байгаад ч яах вүлээ гэж Шинмин толгоос хэсрэх ба битүүхэн түүний насны байр суурьаар дарамтлана. Би юу ч хэлэхгүй. Би тангаргалж байна. Би өнөөдөр юу ч хараагүй. Би энд ч байгаагүй. Ямар шав? Хэнийг яриад байгаа юм? Чи ойлгохгүй байна гэж Бай настан шуутган уулга алдах ба түүний нэг буруу үгэл амь насны төлөөстэй мэт санагдчихв. Харсан уу? Бай настаа ойлгосон байна гэж Шинминг чангаар инэв. Хамаа алга гэд шан настан Бай насны талаар тоохоо болж үргэлжлүүлэн цамхах руу ширтэв. Чи явж олон Бай настаа гэж Лонг Южин Бай настанд хэлэхэд бүлэг арслангаас зүхтах туулаа шиг алга болж өгөв. Энэ та нарын яриад байсан шав Юан бах нэ? Та нар хэтрүүлж байна гэж бодтол би өөрөө худгийн мэлхий байж гэж нэг дээд түвшний настан хэлэх ба тэрээр Юан өөрийгөө танилцуулах үед байгаагүй юм. Шав Юаны авьяасын шоуны тавтаа морил зов настаа түүнийг 100 дугаар давхрыг давхыг хүлээж бай. Тэр үед жинхэнэ шоу эхлэх болно гэж шан настан өхөөрдөн байдлаар инээд алдав. Тэр үед цамхаг дотор Юан 99 дэх давхарт төхөл тавив. 99 дэх давхарт ирсэн баяр хүргэе. Хүндрэл өөрчлөгдөж байна. Аратнууд дээд нөхөн түлжих чадвартай боллоо. Аратнууд дээд бие махбодын цохилтын эсрүүцэлтэй боллоо. Аратнууд дээд оюун ухааны хамгаалалттай боллоо. Аратнууд хүчрхэг гэрлэн бүрхүүлэлтэй боллоо. Аратнууд хүчрхэг хүч шилжүүлэгчтэй боллоо. Аратнууд хурд хүч хамгаалт ихээр нэмэгдлээ. Давхрын аратны 99 болж нэмэгдлээ. Энэ удаад 99 аратан шүү гэж Юан нэмсэглэх ба өмнөх давхартай харьцуулахад 2 дахин нэмэгдсэн бас бүх аратнууд төгс сүнслэг дайчин байсан юм. Юан тэнгэрийг захирагчийг дээш далайн аратнууд руу дайрч эхлэх ба од тавцалчаас урагш дайран аратнуудыг амархан устгаж эхлэв. Хэдэн минутын дараа бүх 99 мангас устгагдав. Та 99 дэх давхрыг давлаа. Сүүлийн давхарт очиж агуу нэгэнтэй өрсөлдөхтэй бэлэн үү? Юан тэрхүү мэдээллийг хараад гайхаж орхин тэр. Агуу нэгэн? Би тэр луута тулдах юм уу? Надаар тоглоод байна уу? Надаас хэмжээшгүй том бас харцаараа л гариг устгаж байсан амтантай би яаж тулдах юм бэ? 149 дугаар анги агуу нэгний сорилт. Хардаа шав Юан 99 дэх давхрыг давчлаа. Одоо сүүлийн давхар руу гарч байна гэж Байлинг бусад нь ч бас харж байгааг умартан догдолсондоо цамхаг руу зан орилов. Сүүлийн давхарт ямар сорилт байгаа гэж бодож байна гэж чанаас нь чангаар асуулаа. Хим мэдгүй би өөрөө 83 дахь давхарт хүртэл явсан гэж Шинминг мөрөө авчив. Өдөртөгч бас 92 дахь давхарт хүрсэн. 100 дахь давхарт хөлт тавьсан үндэслэгчээс өөр хинч мэдэхгүй байх. Үндэслэгч ямар ч тэмдэглэл үлдээлгүй зөвхөн аимшигтай гэсэн үгэл үлдээсэн гэж Лонг Южин хэлв. Аимшигтай гинэ? Аимшиггүй гэгддэг байсан үндэслэгч хүртэл аимшигтай гэснийг бодоход 100 дахь давхарт яг юу исэн юм бол шав Юаныг гарч ирэхийг хүлээж твчихгүй ингэж шан настан санаа алдаад тэр үед Юан амралтын хэсэгт 15 минут амарчгаа дээш гарав. Юан гарч ирэхэд түүнийг өөр газарт шилжээд ирсэн мэт цэлгэр өргөн уудам тал огтов. Юан эргэж хартал түүний гарт чирсэн шат алга болсон байв. Та 100 дахь давхарт ирлээ. Хүчрхэг нэгэн хоосон орон зайгаас гарч ирнэ. Маш том хар нүх түүнээс
холгүй гарч ирсэн нүхнээс урт биет гарч ирэв. Тэрхүү урт бие чулуун самбарын агуу нэгэнтэй адилхан харагдах боловч хэмжээний хувьд өндөр барилгатай дүүцхүүцэл байсан юм. 100 дугаар давхарт хүрсэнд чинь баяр хүргэе. Чи энэ давхарт 100 мянган жилийн дараа хүрсэн хоёр дахь хүн боллоо гэж агуу нэгэн Йоан руу ширтэн анх удаага уулзж байгаа мэт хэлв. Намайг санахгүй байна уу гэж юу асуув. Чамайг санах гинэ урд нь уулзаагүй нэгний яагаад санана гэж гээд луу Йоаны үгэнд бодилж орхив. Тэрээр 100 мянган жилийн өмнө нэгэн хүнтэй уулзснаас өөр хүнтэй уулзаж байгаагүй юм. Тэгэхээр чи чулуун самбарын агуу нэгэн биш бах нэ гэж Йоан сонирхсондоо үргэлжлүүлэн асуув. Чулуун самбар гинэ? Чиний биеийг харъя гэд агуу нэгэн нүд гялцаж алтан шар цацраг түүний бие рүү оров. Чи аль хэдийн миний зөвшөөрлийн лацыг авчихаа юу гэж агуу нэгэн хэлэх үггүй болох ба түүнийг 100 дугаар давхрын сорилтыг давах юм бол зөвшөөрлийн лацаа өгөх байсан юм. Гэвч одоо бүх сорилт утгагүй болчихлоо. Тийм ээ нөгөө агуу нэгнээс мөрийг тожиж авсан юм гэж Йоан түнд хэлв. Агуу нэгэн хэсэг дууга хурааснаа нэгэнт л чи нөгөө надаас миний зөвшөөрлийг авчихсан юм чинь энэ сорилтыг үргэлжлүүлэх нь утгагүй зүйл. Яагаад би энэ хүртэл ирсэн шүү дээ гэж Йоан чангаар уулга алдах ба энэ хүртэл ямар ч ашиггүй ирсэн юм гэж үү гэж бодно. Агуу нэгэн үргэлжлүүлэн би сая чамааг сайн харлаа. Үүнийг хүлээн зөвшөөрөх хэцүү байгаа ч нэгдүгээр түвшний сүнслэг мастер би хоёр сүнслэг зэвсэг галт шууны цус холдсон чамааг ялна гэж бодохгүй байна. Дээрээс нь чиний биед нуугдсан хоёр хүчрхэг нэгнийг дурдаач хэрэггүй бах. Би чиний өмнө уулзсан агуу нэгэнтэй адилхан боловч хязгаарлагдмал хүчтэй хий үзэгдэл. Чи тэгж хэллээ ч гэсэн одоо тэгээд яах юм? Надад тулдахгүй юм уу гэж юу асуув. Агуу нэгэн түүнийг зүгээр явуулчихж болохгүй тул ахин бодолд оров. Хэдхэн хормын дараа агуу нэгэн ахин ярьж эхлэв. Ингүүл яаж байна? Энэ давхрыг давахын тулд чи төгс сүнслэг дайчин 100 мянган аратантаа тултана. 100 мянга гэж Йоан эрүүн баг газар хүрэх шахах ба энэ тоон 99-дгээр давхрын 100 мянга дахин их байсан юм. Би 100 аратан аргалж чадах боловч 100 мянган аратандаа тултахад миний инээр хүрэлцэхгүй энэ биелэмгүй даалгавар байна. Санаа бүзөө би чамд хангалттай цаг өгөх болно. Энэ сорилт хүч болон авьяас шалхаас илүүтэй төвчээрийг чинь сорих болно. Чи бусад зүйлсээрээ өөрийгөө аль хэдийн баталчихсан шүү дээ. Онцгой байдлаас үүдэн цамхгийн дүрмийг зөрчиж чамд хугацааны хязгаар тогтоохгүй. Дээрээс нь чамд сорилтыг түр хугацаанд зогсоох хүч өгнө. Чи ядарсан үедээ зогсоож болох боловч чамд 24 цагийг л ирэх байгаа шүү. 24 цагийн амрах хугацаа дуусахад чи эсвэл аратнууд үгүй болтол тулдах ёстой болно. 150 дугаар анги 100 мянган аратна. 24 цагийн амрах хугацаа 100 мянган аратны хүссэн хугацаанд устгах гэж Йоан хөмсөг зангидсан бодно. Хүссэн хугацаанд зогсоож болох учраас чулуун самбар шиг бодит амьдрал нөлөөлөхгүй ч 100 мянган аратныг устгахад магадгүй хэд хоногч болж болохоор байсан юм. Би энэ сорилтыг давбал яах юм? Чи жинхэнэ шалгалтыг өөрчилсөн юм чинь би ямар нэгэн зүйл хариуд авах ёстой эзтэй гэж Йоан асуув. Хэрвээ чи сорилтыг давбал би чамд луугийн сүмийн эрдэнэсийн өрөөний дэлгүүрийг өгөх болно. Чамд миний зөвшөөрлийн лац байгаа юм чинь чи луугийн сүмд очино гэдэгт итгэлтэй байна. Өрөөнд дотор би дээд тэнгэрт гарахтаа үлдээсэн хэдийн юм би сүртэй зүйл биш гэлээ чиний тулааны урлагийн замлал тус болно гэдэгт итгэлтэй байна. Луугийн эрдэнэс гинэ гэж Йоан толгойд өгөх ба луу юуг эрдэнэс гэж үздэг талаар сонирхно. Тэгвэл чамааг бэлэн үед чи эхэлцгээе. Йоан гүнзгий амьсгаа аваад шийдэмгий болоогоор би билээ. Ойлголоо. Агуу нэгний сорилт удахгүй эхлэх болно. 10 9 8 7 секунд өнгөрөх бүрд Йоан сандарч эхэлж байлаа. Тоолоор алга болоход түүнд газар чичрэх шиг санагдав. Юу вэ гэж Йоан гайх ба тэртээ холоос урт хар зураас харагдах бөгөөд хугацаа өнгөрөх тусам тэрхүү хар зураас тодорч газар улам хүчтэй чичирч байв. Маш хурдан тэрхүү газар зураас хар далаа болж харагдаж эхлэх ба түүний бүлэг шоргоолж мэт харагдаж эхлэв. Тэнгэр минь миний бодсноос амар юм гэж Йоан дотроо уулга алдах ба түүний биеийн салганан хамаг шар өсөнд босгон тэр. Энэ арай хитэрнэ. Намайг ийм хийж чадна гэж өмнө газартаа тэгшлэх бололтой. Санаа зовлтгүй залуу эзэнтэй. Та хөдөлгөөний техникийг ашиглах юм бол хідэн ч дайсан бай бүгдээс нь болтч чадна гэж Пинг Юшаны хоолой түн сонсогдов. Тийм шүү дээ тэрийг мартах шахаж гэж Йоан дотроо бодов. Дараа нь түнд Шохо огийн хоолой сонсогдов. Йоан ха Тэнгэрлэг эзэмшлээ битгий мартаарай. Тэр аратнуудын хөдөлгөөнийг дарж өгөх учраас болтоход амар болно. Йоан толгой тохиж далаа шиг аратнуудаас ч яхаа билүү. Энэ хүч нь одоо яриад яагаад нөгөө би түүнд лац өгснэг ойлголоо. Ийм авьяаслаг нэгнийг дээд тэнгэрээс ховор олон шүү гэж агуу нэгэн Йоанаас гарах хүчтэй энергийг хараад бодов. Йоан ха та бас тэнгэрийн хуваагт сэлмийн дайралтыг ашиглаж болно шүү дээ.
их энерги үргэж хилээ олон аратнууд цугласан байгаа учраас ашиглахад яг тохирно. Зөвлөгөө өгсөнд баярлалаа Шиохо. Юан гинтхэн нуруугаа ихцэлж Хүлэг Баатар шиг сэлмээ дэш өргөв. Тэгээд Тэнгэрийг эзэгнэгчид энерги шахсны дараа сэлмээс маш том гэрэл цацарч эхлэв. Ямар төрлийн техник юм бол энэ гэрлэн бүрхүүл арай английн техник гэж агуу нэгэн Юан шиг залуу нэгэн ариун английн техник ашиглаж байгаад гайхав. Мэдээж энэ агуу нэгэн чулуун самбарт юу тохиолдсныг мэдвэл ариун английн техникийн талаар бодох ч үгүй байсан биз. Тэнгэрийн хуваагт сэлмийн дайралт Юан Тэнгэрийг захирагч хэвтэй чиглэл далайж маш том гэрлийн туяагаар аратнууд руу дайрав. Хиймэл ертөнц тэр чигээрээ чичирхийлж Тэнгэрийн хуваагч сэлмийн дайралт хэдэн мянган аратныг үгүй хэлээ. Та 4420 аратн устгалаа. 95580 үлдлээ. Тэнгэр минь гэж агуу нэгэн Тэнгэрийн хуваагч сэлмийн дайралт устгалын хүчийг хараад уулга алтад энэ үнэхээр ариун английн техник мөн гэж үү? Сүнслэг дайчин байтал ийм их хүчийг үнцүүлнэ гэхээр шилдэг ариун английн техникүүдийн нэг байж таараа. Юан 4000 аратн устгасан ч гэлээ бассан шинж ерөөсө харагдахгүй. Тэнгэрийг хуваагч сэлмийн дайралт Юан дахин ашиглаж тоог нь бууруулахар шийдэв. Та 5110 аратн устгалаа. 9470 үлдлээ. Тэгээ дахиад Тэнгэрийг хуваагч сэлмийн дайралт та 4975 аратн устгалаа. 85495 үлдлээ. Юан Тэнгэрийг хуваагч сэлмийн дайралтыг 10 удаа ашиглахад түүний энерги тал болтлоо буурав. 49321 үлдлээ. Юан хэдэн минутын дотор устгах ёстой аратнуудаа тал болтол нь устгаж орхив. Энэ хүн биш, мангас байна. Яагаад ийм энергитэй байгаа юм бэ? Хэрвээ өөр түүний төвшний сүнслэг дайчин байсан бол ийм хүчтэй техникийг ганц 2 удаа л ашиглаад ахин ашиглаж чадахгүй болох атал энэ хүн 10 гаруй удаа ашиглажлаа. Бүр түүнийг дутуу үнэлсэн бололтой. Хэрвээ ингэж мэдсэн бол 1 сая аратан болох байсан юм. Харин одоо бол төвчээр шалах биш, амархан болчихлоо шүү дээ гэж агуу нэгэн дотроо уулга алдах ба нэгэн л ихлүүлсэн учраас зогсоож чадахгүй байв. Таалагдсан бол лайк дарж Wildcard аудио сувгийг subscribe хийгээрэй. 151-р анги тусгай чадвар. Тэнгэрийг захирагчаар 50,000 аратан устгасны дараа Юанд гинти мэдэгдэл ирв. Баяр хүргэе. Таны сүнслэг зэвсэг Тэнгэрийг захирагч хангалттай амин хүч цуглуулсан учраас төвшөө ахлаа. Тэнгэрийг захирагчийн шин тусгай чадвар нэгдлээ. Тэнгэрийг захирагч төвшин 1 ангилал сүнслэг сэлэм хөгжих хурд маш удаан, шаардлага үл мэдэх. Тусгай чадвар энэхүү зэвсгийг ашиглах үед сэлмийн бүх техникийн хүч 100% нэмэгдэнэ. 100% тэгэхээр миний техникийн хүч 2 дахин нэмэгдэх нэ. Дэндүү хүчтэй юм шүү гэж Юан уулга алдах боловч түүнд хангалттай бодох цаг байсангүй. Аратнууд түүнд ойртох үед Юан Тэнгэрлэг эзэмшлээ ашиглаж түүнээс алтан цацраг гарч 10 метрийн алтан тойрог үүсч тойрог дотор орж ирсэн аратнуудын хурдыг тодорхой хэмжээнд удаашруулж байв. Бас нэг ариун английн техник үү? Тэгээд ч болоогүй хязгаарлагч техник шүү гэж агуу нэгэ алмаар. Түүнийг ясыг харахад 18 настай л байсан шүү дээ. Ийм байтал 2 ариун английн техник сураа зогсохгүй ийм ч шатамхай ашиглаж байна гэж үү? Энэ хүний ойлгох чадвар маш өндөр юм гэж агуу нэгэн бодох ба чулуун самбраас луугийн ширтэлтийг сурсан гэдгийг мэдээгүй байсан юм. Тэр үеэр Юан алтан тойрог дотор орж хөдөлгөөн удаашрсан аратнуудын нисдэг хутга техник ашиглан одод тавцлаар дараалан устгаж байв. Одод тавцал тойрог дагаж нисэх ба аратнууд ялаа шиг л унцгааж байлаа. Нисдэг хутга техник игэл английн техник учраас энерги бараг үрж байсан юм. Аргагүй л сүнслэг зэвсэг игэл английн техник ашиглаж байхад аратнуудыг цаас шиг л хэрцэж байна. Хараад байх нэ энэ сүнслэг зэвсэг одоо ч балчир үе дээр яваа болтой. Энэ мангас шиг хүний хажууд дараа нь ямар хүч гаргана гэдгийг төсөөлж чадахгүй нэ гэж агуу нэгэн дотроо санаа алдав. Үш. Одоо тавцлын хүрч амжаагүй аратнуудыг Юан том сэлмээрээ далайх болгондоо 2 хувааж байгааг харагдана. Цус сэлмийн дайралт Тэнгэрийг захирагч өмнө байгаагүйгээр илүү хүч гаргаж эхлэв. Та 23 аратан устгалаа. 48124 үлдлээ. Хичнээн Тэнгэрлэг эзэмшил ашиглаж удаашруулж маш хурдан устгаж байсан ч удалгүй Юан бүслүүлж дэлхэн тэр. Гэхдээ л Юан аюулд орсон биш мэт байх ба аратнууд Тэнгэрлэг эзэмшилд хурдаа хязгаарлуулсан учраас түүн рүү дайрах гэж оролдоход ариун английн хөдөлгөөний техниктэй юм хойно амархан гихчин бултаж байв. Агуу нэгэн тэрийг нь харчаад энэ чи хөдөлгөөний техник байна. Тэр яагаад галчууны хөдөлгөөний техник мэдж байдаг вүлээ? Түүний биед байгаа галчууны цустай холбоотой юм бахта энэ хүн дэндүү нууцлаг юм. Дээд тэнгэрт байгаа жинхэнэ бие хүртэл түүнтэй уулзахыг хүснэ гэдэгт итгэлтэй байна. 2 цаг зогсолтгүй хөлсний эцэст Юан чангаар орилов. Агуу нэгэн сорилтыг яаж зогсоох вэ? Би амарх хэрэгтэй байна. Зүгээр сорилтыг зогсоо гэж хэл. Сорилтыг зогсоо. Түүний хэлэх мөчөд цаг хугацаа зогссон мэт бүх аратнууд хөлдсөн мэт болов.
23:59, 23:59, 58, 23:59, 57. Чамааг амрах 24 цаг хугацаа л байгаа шүү гэж агуу нэгэ хэлв. Юан шуудхан завилд сууж алдсан энергийг нөхөж эхэллээ. Юан суугаад удалгүй 90 тойрогны энерги хар нөхөнд сорогдож буй мэт түүн рүү урсаж эхлэв. Агуу нэгэн тэрийг нь хараад ахаад хэлэх үггүй боллоо. Бохирдлгүй цэвэр бий. Тэр бас төгс төгөлдрийн тунгалаг шингэн хүрсэн юм гэж үү? Түүн шиг нэг энэ доод тэнгэрт юу хийж байгаа юм? Түүний гартаа ороосон зүйлийг дээд тэнгэрээс ч олоход бэрх шүү дээ. Хэдэн цаг амарч хагас энерги нөхсөний дараа Юан босод сорилтыг яаж үргэлжлүүлэх вэ гэж агуу нэгнээс асуув. Зүгээр сорилтыг үргэлжлүүл гэж хэл. Юан толгойд өгөхөс сэтгэл санаагаа бэлтчихэд үгийг хэлв. Сорилтыг 3 секундын дараа үргэлжлүүлнэ. 3, 2, 1. Сорилт үргэлжлэх үед цаг хугацаа ахин явж эхэлсэн мэт араатнууд түүн рүү дайрч эхэллээ. Ахин хэдэн цаг толчхаад Юан сорилтыг зогсон амарч олон дахин үргэлжлүүлсээр байтал орой хоолны цаг болов. Сорилтыг зогсоо гэж Юан агуу нэгэн тандан би орой хоолны дараа ирье. Юан тоглоомоос гарч түүний нүдэн дээр алга болох үед агуу нэгэн бодилсон шинжтэй гайхах боловч удалгүй тэр талаар мартан нүдэн ань түүнийг хүлээв. Юан бодит ертөнцид иргэн ирэхдээ Юров түүнийг хооллож Юан түүнд ятга тоглож үдсэн болон цамхагт болсон зүйлсээ ярив. 152 дугаар анги төгс новч ятга гинэ гэж Юров амдаа бутнаа үргэлжлүүлэн эрт цагийн хүмүүс тэр зэвсгээр тоглодог байсан баха. Одоо бол тоглодоггүй. Юу яагаад хүмүүс тоглохоо илдэг вүлээ? Дотоод сэтгэлийн утсыг ганцхан аяар л хөдлөгдөг гайхалтай зэмсэх шүү дээ гэж Юан гайхсан хоолоор асуув. Би сайн мэдэхгүй байна. Гэхдээ интернетээс хараад өгч болох юм гэж Юров түүнд хэлв. За түр үлээгээрээ Юров уцаа гаргаж ирээд интернетээс хайж эхэллээ. Ятга юу гэж Юров гайхсан янзтай хэлв. Юу гэж байна гэж Юан сонирхол нь хөдөлсөн тул асуув. Энд хүмүүс ятга тоглохоо болсон шалтгаан хараалаас болсон гэж байна гэж Юров хэлв. Хараалаа тийм ээ. Ятга тоглосон хүмүүс үхлээс 7-дор харагддаг гэсэн байна. Ямар новшин вэ? Хүмүүс тийм зүйлд итгэлээ гэж үү? Би итгэхгүй байна. Тийм гайхалтай зэмсгийг нэг муу хараалаас олж орхино гэдэг байж болохгүй. Хэрвээ би энэ зэмсгийн талаар эрт мэдсэн бол өөрийнхөө гол зэвсгээ болох байсан юм гэж Юан чангаар санаа алдав. Ядаж л та тоглоом дотор тоглож байгаа эзтэй гэж Юров түнд хэлв. Тийм ээ. Гэхдээ ятгахын талаар мэдснээс хойш өөр ямар зэмсгээр тоглож болох бол гэдэг сонирхол татж байна. Би хөгжимчин биш болсон ч хэлээ. Ятга миний дотоод галыг ноцоосон мэт санагдаж байна. Үнэхээр үү? Тэгвэл таныг тоглоом дотор ахин тоглохыг тэсэн ядуу хүлээх болох нэ? Магадгүй та тоглоом дотор ч алдартай хөгжимчин болох байх гэж Юров хэлв. Алдартай хөгжимчин гинэ. Би тэр амьдралаар хангалттай амьдарсан гэж Юан гашуунаар нэмсгэлв. Аа тийм шүү дээ гэж Юров ахыхаа хуучин шархыг сэдрээснээ ухаарч шуудхан уучлалт гуйлаа. Уучлаар ахаа би дэндүү хөрсөндөө л санаа бүзөө би алдартай хөгжимчин болохгүй ч заримдаа тоглож байх болно. Гэхдээ хаа та аль хэдийн алдартай тоглогч Юан болсон шүү дээ. Дэлхийн номер 1 тоглогч гэж Юров хэлв. Би юу номер 1 тоглогч гэж юу яасан гэж Юан гайхсан ба бараг л юу ч хийгээгүй байтал яагаад шилдэг тоглогч болснаа гайхав. Яасан гэж вэ гэж юу? Таны хөгжлийн хурднаас ч болоод шүү дээ. Ихэнх тоглогчд ил английн техник сурч байхад та аль хэдийн эртний английн техник сурчихсан шүү дээ. Дээрээс нь хид хидийн ариун английн техникээс гадна таны хүчч бас тоглогчдоос хол илүү байгаа. Ойлгомжтой. Гэхдээ надад номер 1 байх үгүй нь хамаагүй би ердөө л 100-аатай баймаар байна гэж Юан хэлв. Таныг тэр талаар сонирхгүй гэдгийг мэдж байгаа ч бусад тоглогчид ялангуяа залгамжт гэр бүлүүд чухал учир тэд таныг хайж байгаа юм гэж Юров хэлв. Намайг оллоо гэд тэд яах юм гэж Юан асуув. Тэд эргэлзээгүй таны гэр бүлдээ оруулж таныг нууцыг олж мэдэн хурдан хүчтэй болохыг зорино. Нууцаа ямар нууц байхгүй шүү дээ. Би зүгээр л энгийн тоглогчийг тоглож байсан юмсан гэж Юан санаа алдав. Хин ч үүнд чи итгэхгүй. Хэрвээ би таныг мэддэггүй байсан бол ч ялгаагүй. Ядаргаатай юм аа. Тэд намайг битгий олоосоо л гэж найдаа гэж Юан хэдэн хормын дараа хэлв. Би ч бас тэгж найдаж байна хаа. Ингээд Юров чамайг би галчуу хотод орхичихсан чи зүгээр үү? Би зүгээр дээ. Над Шохогийн өгсөн 100,000 алт байгаа. Бас найзтайгаа хамт тоглохоор болсон. Найз гинэ болж дээ. Би түүнийг дараа нь танд танилцуулах болно. Тэр их сайн охин. Тэгээрээ хэсэг хугацааны дараа Юров түүнээс асуув. Та өнөөшин тоглож өнжин үздэй. Танд сорилт байгаа юм чинь? Тийм ээ, над сорилтыг зогсоох 24 цагийн хугацаа байгаа учраас унтчих юм бол бүтлгүүтэх баг. Ойлголоо, тэгвэл би ингээд явлаа амжилт хүсье яхаа. Юров өрөөнөөс гарч явсны дараа Юан үргэлжлүүлэн тоглож араатнуудыг өглөөний цай болтол устгаж ахин сорилтыг зогсоож өглөөний цайгаа уухаар гарсан юм. Тэр үеэр цамхгийн гадаа байсан лонг ижим тэргээд сандарч эхлэв. Цамхагт юу болоод байгаа юм бол
Тэр 100 дугаар давхарт гарснаас хойш бүтэн өдөр боллоо шүү дээ гэж шан насанд чангаар хэлв. Түүний юу хийж байгааг хэн мэдлээ. Гэхдээ нэг давхартаа ингэж удаан байхыг анх удаага л харж байна гэж Лон ижүүн хэлв. Тэгээд үргэлжлүүлэн ямартай ч 100 давхраас улаан эсвэл шар гэрэл гартал би түлээхээс өөр аргагүй. Тэгээд тэд үргэлжлүүлэн хүлээв. Харин Йоан цамхаг дотор хідэн цаг тулчхаад зогсож хагас энерги нөхөж үргэлжлүүлэн тулцаар байсан юм. 3 дахь өдөр Йоан 90,000 араат устгасны дараа түүний өмнө мэдгэл гарч ирэв. Баяр хүргэе. Таны сүнслэг зэвсэг од тавцал хангалттай амин үт цуглуулж төвшөө ахлаа. Одод тавцлын тусгай чадвар төгс новч нэгдлээ. Одод тавцал төвшин 1, ангилал сүнслэг зэвсэг, хөгжих хурд маш удаан, шаардлага үл мэдэх. Тусгай чадвар төгс новч энерги ашиглан зэвсгийг хүссэн үедээ үл үзэгдэгч болгоно. 153 дугаар анги. Бүх давхрыг давсан нь. Төгс новч гинэ оролдоод үзье гэж Йоан од тавцлын төгс новчийг идэвхжүүлв. Яг талбар дээрээ дурдсан шиг од тавцад гинтгэн алга болох нь тэр. Гэхдээ Йоаны нүдэнд бол од тавцал яг л алга болсон биш, өөрийн энергиэрээ дамжуулж харж чадчих байв. Харин агуу нэгэнд болон бусад араатнууд доод тавцал үгүй болсон мэт харагдхаа байсан юм. Хоёр дахь сүнслэг зэвсгийг мэдрэхэ болчихлоо. Өөрөө нух чадвартай байж таарах нь сүнслэг зэвсэгч хилээ хүчрэх чадвар байна гэж бодон агуу нэгэн Йоан руу ширтэх боловч одод тавцлыг олж харж чадаагүй юм. Одоо тэр сүнслэг мастрагч мэдгэлгүй алж чадхаар боллоо. Ийм хүчтэй сүнслэг зэвсгийг хаанаас олж авсан юм бол хэрвээ агуу нэгэн тэр хүчтэй зэвсгийг эгэл хүмүүсээс авсан гэдгийг мэдвэл ёстой л зочирлд орох байсан мэт. Үш. Одод тавцал харагдаж бас мэдрэгдэхэ болсон учраас араатнууд зүгээр зогсож байгаад хүцгээж байлаа. Одод тавцлын шин техникээс болж Йоаны устгах хурд 2 дахин нэмэгдэж үлдсэн 10,000 араатныг хэдхэн цагийн дотор устгаж дуусгав. Тэр үеэр Лон Южин болон бүлгмийн наснууд төгссөндөө салганаж ядна. Тэр 100 дугаар давхарт гараад 4 хонлоо. Тэгтэл одоо ч дотор байна. Дотор ямар нэгэн болоог байгаа гэж Лон Южин хөмсгөө зангидна. Тэрээр Йоан шиг авьяаслын нэгэн бүлгэм дотор удаагүй байтал алдахыг хүсэхгүй байлаа. Ноцтой зүйл биш л байгаасай. Магадгүй чулуун самбар шиг 7 хоног болж байж дуусгах гэж Шуан настан санаа алдах ба тэднийг тайтгаруулах гэж оролдоно. Цамхаг дотор хүн үхэж байлуу гэж Шан настан гинтгэх асуулгаад цамхаг дотор араатнууд өдөөлхийн үзэгдэл шүү дээ. Дөргөлт баг зэрэг гимтгч алж чадахгүй. Би цамхаг дотор шав өгсөн гэж дуулаагүй юм байна. Цамхаг дотор хүн үхийг зөвшөөрдөггүй. Шав аюултай байдалд орсон тохиолдолд шууд сорилтыг зогсоодог гэж Лон Южин хэлв. Гэхдээ 100 дугаар давхарт өөр. Бидний хинч 100 дугаар давхарт гарч байгааг учраас хэлж мэдэхгүй байна гэж Байлин хэлв. Бүгд дуу хоораахан тэр. Гэтэл цамхаг гинт чичирч эхлэв. Юу болоод байна? Хин нэгэн хариу үйлдэл үзүүлж амжихаас өмнө цамхагаас тод гэрэл цацарч алтан луу цамхагаас гарan бүлгмийн дээр тэнгэрт гарав. Алтан луу бүлгмийн хид тойрч нисчгээ тэнгэр өөд нисэн алга болох нь тэр. Гэхдээ луу алга болсон ч луугийн архираа тэнгэрт тарж сонссон хүн болгоны шар хүсийг босгоно. Тэнгэр минь саяных юу хийсэн бэ гэж Лон Южин чангаар уулга алдах ба түүний зүрх цолтой ламаар нь гарчихсангүй. Тэр үеэр бүлгмийн бүх шавнаар гадаад танхимын цамхаг алтан шаргал болсон байгааг олж харав. Ийшээ хардаа цамхагийн хамгийн дээд давхраас шар туяа цацарч байна. Тэгэхээр хин нэгэн 100 дугаар давхрыг давсан гэсэн үг үстэй. Байж боломгүй юм. Хин тэгж чадна гэж бараг бүх шавнаар юу болоод байгааг хин энэ гавьяа байгуулсан талаар мэдхээр гадаад танхимын луугийн гүүрэн дээгүүр мөрөг загас үсрэн цамхагыг зүглэнэ. Мөнгөн мод чулуун самбартай адил цамхагч бас алтан шаргал болчихлоо гэж Шуан настан уулга алдав. Тэр үнэхээр чадчихлаа. Йон үнэхээр бүх давхрыг давж түүхэнд анхны энэ боломжийг гаргасан шав боллоо гэж Лон Южин чангаар хэллээ. Өдөртөгчөө төвхтэй зүйл боллоо. Олон элит бүлгмийн хүчрхэг хүмүүс луугийн мөн чанар сүмийг чиглэн ирж байна гэсэн мэдээлэл авлаа гэж Байлин хэлв. Дээрээс нь дотоод шав нарч бас наашаа ирж байна. Ядаргаатай юм бэ гэж Лон Южин холбооны саваагаа гаргаж ирээд чанга дугаар өдөртөгч нь ярьж байна. Луугийн гүүрэн дээгүүр мөрөг загас үсрэн цамхагт ойртсон ямар ч байр суурьтай шавыг бүлгмээс хөөх болно. Наснууд ч бас хамаатай шүү. Дахин хэлий цамхагаас хол бай. Лон Южин бүлгэм даяар зарлахад тийшээ зүглэж байсан шавнаар зогсож урагш алхаж зүрхэлсэнгүй. Бүлгэм дотор байгаа хүмүүсээс аргалахад амархан, харин гаднаас ирж байгаа хүмүүсийг бид бэлдэх хэрэгтэй гэж Шуан настай хэлв. Шав Йоны авьяасыг удаан нууж чадахгүй гэдгийг мэдж байсан юм. Гэхдээ нууцлаг нутаг нэгтгэхээс өмнө чадхаараа нууцлах хэрэгтэй. Тэр үед нууцлаг нутгийг хариуцдаг хүмүүс түүнийг хамгаалж таараа гэж Лон Южин хэлв. Тэгээд үргэлжлүүлэн Шуан настаа шав Йоны гарч ирэх хүртэл эндэ байж бай. Харин бид нар зочтой хүлээж авахд бэлдэх болно. Мэдлээ өдөртөгчөө. 154 дугаар анги. Луугийн сүмийн эрдэнэсийн өрөөний дэлгүүр.
Цамхаг дотор Йоан 100,000 араатныг устгасны дараа мэдэгдэл дарагдав. Баяр хүргэе, та луугийн гүүрэн дээр мөрөг загас үсрэн цамхгийг луу зэргийн хүндрэлтэй давж дуусгалаа. Баяр хүргэе, та нууц даалгавар луугийн сорилтыг биелүүллээ. Та луугийн дайчин цол хүртлээ. Баяр хүргэе, та 100,000 араатаа устгалаа. Та элит мангасын ангууч цол хүртлээ. Элит мангасын ангууч цолны нөлөөгөөр мангаст үзүүлэх цохилт 50% нэмэгдлээ. Таны нисдэг хотго техникийн талаар ойлголт шин түвшинд хүрлээ. Нисдэг хотго, эгэл ангилал, мэрэгшил түвшний 3. Тайлбар: энерги ашиглан тулааны талбараар хутгаа нисгэн дайснуудаа зайнаас устгана. Хэр олон хутга болон хэр хурцтай шалтгаалгаас шалтгаалж энерги зарцуулна. Тэгэхээр эцэст нь нэг юм дуусаа шив. Чамайг ялна гэдгийг мэдж байсан чи ийм амархан хийчих юм гэж санссангүй. Баяр хүргэе, чи анхны бүх 100 давхрыг дуусгасан хүн боллоо. Чамд амлснараа Эрдэнэсийн өрөөний дэлхүүрийг өгөх болно. Агуу нэг нүдээ нээж түүний нүднээс гарсан туяа Йоанны бэрд оров. Та луугийн сүмийн Эрдэнэсийн өрөөний дэлхүүрийг хүлээн авлаа. Та хэдхэн хормын дараа агуу нэгэн нүдээд анивчиж туяа алга болов. Чи Эрдэнэсийн өрөөний дэлхүүртээ боллоо. Одоо чиний хийх ёстой зүйл бол луугийн сүмд орж Эрдэнэсийн өрөөний сорилтыг давах. Баярлалаа. Үгүй би чамд талархах ёстой. Энд ирж намайг зугаацуулсанд баярлалаа. Дараагийн хүн энд иртэл хэдэн жил болох бол гэхдээ би хүү үзэгдэл учраас над цаг хугацаа нөлөөлөхгүй. Өөр нэгэн зүйл байна. Нөгөө би чамд хэлсэн байж таараа, гэхдээ би тавтаад хэлье. Чамайг дээд тэнгэрт байгаа жинхэнэ надтай уулзаасаа гэж хүсэж байна. Хэрвээ чи луугийн сүмээс миний үгийг олох юм бол дээд тэнгэрт байгаа би чамд хүмүүсийг төсөөлж барамгүй Эрдэнэсийг өгөх болно. Йоан толгой тохиод санаа зовлтгүй. Би дээд тэнгэрт очихаараа заавал жинхэнэ чамайг олох болно. Агуу нэгэн толгой тохиод баярлалтай залуу авьяастай минь. Та одоо нэгдүгээр давхар руу шилжүүлэгдэх болно. Хэдхэн хормын дараа Йоан 100 дахь давхраас алга болж нэгдүгээр давхарт ирэх ба түүнд цамхаг болсон бүх зүйл зүүд байсан мэт санагдана. Йоан алга болсны дараа агуу нэгэн хязгаар нүлээ харагдах тэнгэр рүү хараад тэр одоо биш бол ирээдүйд өөрийн авьяасаараа тулааны урлагийн ертөнцийг чичрүүлэх болно. Гэвч илүү авьяастай байх тусам илүү амьд үлдэх хэцүү болно. Түүнийг жинхэнэ надтай уулзахаас өмнө хүчгүй л гэж найдая. Би үүнийг хийх ёсгүй ч чамайг жинхэнэ надтай уулзаасаа гэж хүсэж байгаа учраас нэвэл чагналт өгье гэж агуу нэгэн олон мянган жижиг гэрэл болон тэнгэр рүү уусан алга болов. Тэр үеэр Йоан гарах хаалгаараа алхаж байтал ханаас шар гэрэл цацрагч алтан шаргал бөмбөлөг гарч ирэн түүний бие рүү орчихов. Юу болоод байна гэж Йоан алтан бөмбөлөг түүний биед орохыг харав. Та хэмжээний энерги хүлээн авлаа. Та төвшөө ихэд хангалттай энерги хөрвүүллээ. Та 6 дугаар түвшний сүнслэг дайчин боллоо. Бүх үзүүлэлт 3500-аар нэмэгдлээ. Та төвшөө ихэд хангалттай энерги хөрвүүллээ. Та 7 дугаар түвшний сүнслэг дайчин боллоо. Бүх үзүүлэлт 4000-аар нэмэгдлээ. Та төвшөө ихэд хангалттай энерги хөрвүүллээ. Та 8 дугаар түвшний сүнслэг дайчин боллоо. Бүх үзүүлэлт 4500. Та төвшин ахихэд хангалттай энерги хөрвүүллээ. Та 9 дугаар түвшний сүнслэг дайчин боллоо. Бүх үзүүлэлт 5000-аар нэмэгдлээ. 19 тэрбум 691 сая 520 мянгаас 7 тэрбум 451 сая. 9 дугаар түвшний сүнслэг дайчин гэж Йоан юу ч хийлгүй дөрвөн түвшин ахиснаа ухаарад хэлэх үгүй боллоо. Одоогоор Йоан нуун дарагдуулагч үдлийн нөлөөнд байгаа ч 2 дугаар түвшний сүнслэг дайчин гэж харагдах тул гадаад шав гэхэд их анхаарал татгаар болов. Би Йоан настай эсвэл бус наснуудтай ярилцах хэрэгтэй боллоо гэж Йоан санаа алдан гадагш гарлаа. Юу? Гайхалтай Йоан наст нь түүний санаа алдахыг сонссон мэт түүнийг зогсоодж байх нь тэр. Йоан нас Йоан түүнийг дуудсан боловч үгээ хэлж дуусахаас өмнө Йоан нас нь түүний хувцснаас зурч тоглоом авч яваа мэт гүйж гарав. Над тайлбарлах хугацаа алга чимээгүй намайг дагаа яв гэж Йоан настан яарсан аястай хэлв. Хэдэн минутын дараа тэд дотоод тэнхмийн хаана байдгийг нь үл мэдэгдэх байшин руу орлоо. Юу болоод байгаа юм Йоан настаа? Яагаад бид дөнгөж хөөгдөж байгаа юм шиг энд цухтаж гарч ирэв гэж Йоан асуув. Йоандаа асуусан юм. Энэ бүгд чамаас болсон гэж Йоан нас нь чангаар санаа алдав. Надаас би буруу зүйл хийгээгүй гэж Йоан эргэлзсэн байдалтай асуух ба өөрийгөө буруу зүйл хийснээ санахгүй. Бид чамайг нууцлаг нутаг хүртэл өөрийгөө баригдуулчихгүй байгаараа гэж байхад цамхаг руу орж авьяасаа гайхуулаа шив гэж Йоан нас нь толгоос хэсрээд буудан дээр сууснаа. Суу, би чам нөхцөл байдлыг тайлбарлаад өгье. 155 дугаар анги. Аюултай нөхцөл байдал. Йоан суухад Йоан настай яриагаа үргэлжлүүлв. Чиний луугийн гүүрэн дээгүүр мөрөг загас үсрэн цамхагт хийсэн үйлдэл чинь элит бүлгмийн анхаарлыг татсан учраас олон хүчрэг хүмүүс биднийг ярих зур бүлгмийг чиглээд ирж байна. Тийм үү гэд Йоан бовтнох ба байдлыг ойлгоогүй л байлаа. Йоан нас нь толгоос хэсрээд санаа алдснаа. Чи ямар аюултай байдалд байгаагаа ойлгохгүй байгаа юм чинь мэдж байгаа учраас ахин тайлбарлая.
Би чамд нууцлаг нутгаас өмнө өөрийгөө нууцлаарай гэж хэлснийг санаж байна уу? Хэрвээ чи хитрхи авьяастай байл бус хүмүүс чамд атаархаж дараа нь өөрт чинь аюулт учруулахын өмнө устдахыг хичээх болно. Гэхдээ ариун нутгийн үеэр чи хариуцсан хүмүүсийн анхаарлыг татж чадвал тэд чамайг хамгаалж чи дараагийн тэнгэр болох сүнслэг тэнгэр рүү дэвшиж чадна. Бидний одоо байгаа газрыг доод тэнгэр гэдэг юм. Харин дараагийн тэнгэрийг сүнслэг тэнгэр гэдэг бөгөөд тэнд агуу мастараас дээш зэрэглэлийн тулаанчд байдаг юм. Ямар ч тач тэр одоо чухал биш. Хамгийн чухал зүйл бол чиний аюулгүй байдал. Бусад бүлгэмүүд чамайг хэн болохыг хэлүүлэх гэж биднийг дарамтлах. Гэхдээ чи санаа зовлтгүй бид тулдах болсон ч чиний нэрийг хэлэхгүй. Намайг уучлаарай Шон настаа. Би сорилд оролцоод ингэж их шууган тарина гэж бодсонгүй. Би ердөөл энгийн шив шиг байхыг хүссэн юмсан гэж Йоан санаа алдав. Шон настан шуудахын хэлэхгүй болов. Энэ бүхэн үнэхээр л Йоаны буруу биш байсан юм. Шив болгон дор хэж нэг удаа цамхагт орж хүчээс авдаг байсан юм. Гэхдээ урд нь хинч 100 дахь давхрыг давж байгааг учраас Йоаныг 100 дахь давхрыг давж тийм их шууган тарина гэж төсөөлөг байсан юм. Шив Йоан чи өөрийгөө буруутгах хэрэггүй. Бид чамаа үргэлжлүүлэн энгийн шив шиг байгаасаа гэж хүсэж байна. Гэхдээ энэ удаад ямар нэгэн олон нийтийн зүйлсд оролцохгүй шүү гэж Шон настай хэлв. Харин бусад бүлгэмүүдийн хувьд тэд биднийг дарамтлахаас цаашлахгүй байх гэдэгт биднийг сул дорой биш гэдгийг мэдэх учраас шүү дээ. Тэд бидэнтэй нэг шавьяас олж дайн хийх эрсдэлд орохгүй бах. Ялангуяа чамаа хэн гэдгийг мэдэхгүй байхад шүү дээ. Хэрвээ бүлгэм надаас олж асуудалд орох юм бол би өөрөө ямар нэгэн зүйл хийх болно гэж Йоан хэлв. Юу? Тэр чинь юу? Гинтхэн Шон насны нүдэн томорч ирээд гайх ба Йоаны гэрлэн бүрхүүлийг одоо л нэг юм анзаарав. Хоёрдугаар түвшний сүнслэг дайчин чи нуун дарагдуулагч үрэл хүртэй үсттэй. Тэгэхээр чи одоо дээд түвшинд хүрсэн гэсэн үг үү? 9-р түвшний сүнслэг дайчин гэж Шон настан гайхсан дагуулга алдах ба тэрээр Йоаныг хэдхэн өдрийн дотор 4 түвш ахиныг санааг юм. Энэ 100 дахь давхрыг давсны үр дүн үү гэж Шон настаа асуув. Йоан толгойд өгч би тэгж бодож байна. Чи цамхагт юу болсон талаар хэлж болох уу? Ядангуяа 100 дахь давхарт ойлголоо гэж Йоан цамхагт юу болсон талаараа Шон настанд ярьж өгөв. Луу зэрэгт хүндэрлээ. 10 дахь давхарт бүр 15 минут амарна. 100,000 төгс сүнслэг дайчин аратнууд гэж Шон наснаа сонсож байхдаа дундаас нь хөлөрч эхлэх юм тэр. Тэнгэр минь би одоогийн хүчээрээ 100,000 төгс сүнслэг дайчин аратнуудыг тийм богино хугацаанд ялч чадна гэж бодохгүй байна. Гэтэл энэ 5 дахь түвшний сүнслэг дайчин хүү хэдхэн өдрийн дотор чадсан байх шүү дээ гэж Шон настан бодсоор Йоан руу биширсэн харцаар харж эхлэв. Чи тийм адал явдалтай учирсан байна гэдэг үндэслэгч тэгээд л аимшигтай гэсэн үг гэжээ гэж Шон настан санаа алдах ба тэдний үндэслэгч илүү амархан сонголттой байсан ба Йоаны сонголтыг агуу нэгэн өөрчилсөн гэдгийг Йоан дурдаагүй юм. Ямар ч тач өдөрдөгч зочдын асуудлыг шийдсэний дараа түүнд энэ талаар хэлэх болно. Тэр хооронд чи тэднийг явтал эндэ байж байх. Эрсдэл гаргамааргүй байна гэж Шон настай хэлв. Ойлголоо бас гаргасан асуудал дахин уучлалт гуйж байна гэж Йоан уучлалтгүй. Уучлалт гуйх шаардлагагүй. Тулааны урлагийн ертөнц ийм л байдаг юм гэж Шон настан байшингаас гарч яв. Шон настан гарч явсны дараа Пинг Юшаны хоолоо түүнд сонсогдов. Санаа зовлтгүй залуу эзэнтэй хэрвээ хин нэгэн танд муу зүйл хийх гэвэл би ясыг нь ч үлдээхгүй шатаах болно. Чи Юан ахыг хамгаалах тал дээр санаа зовх хэрэггүй. Шиохо ганцаараа явах хангалттай гэж дараа нь Шиохо хэлв. Тэн шиг сүнслэг хаан тулаанч гинтхэн гарч ирээд доод ертөнцийн хүмүүсийг алаад эхлбэл асуудал биш үү? Магадгүй Тэнгэрийн гисгэлийг дуудаж мэднэ. Агуу мастер би л залуу эзнийг хамгаалсан дээр би доод ертөнцийн ихэнх аюулаас хамгаалж чадах учраас гэж Пинг Юшан хэлв. Чи Шиоход санаа зовх хэрэггүй. Шиохо доод ертөнцид байх зөвшөөрлөлтэй бас хэдэн тулаанч аллаа гэж Шиоход нөлөөлөхгүй гэж Шиоход 50-аар хэлв. Яагаад бид хоёр залуу эзнийг хэн хамгаалах тал дээр өрсөлдөх ёстой гэж Пинг Юшан санаа алдна. Тэр үеэр бүлмийн удирдагчийн танхимд Лонг ижийн суудал дээрээ суух ба бусад наснууд түүний хажууд хамгаалагч мэт зогсно. Харин тэдний өдөөс олон сүнслэг мастерууд хард суух ба тус бүрдээ өөр бүлгмийн хувцастай байгаа харагдана. Үргэлжлэлийг Wildcard Audio суугаас